Хонголын шүүх прокурорын толгойдогч нар аль хэдийн ажиллаа өгсөн. Удахгүй хуулийн хариуцлага хүлээх үз. Гэхдээ доогуура хэвээр байгаа нь ойлгомжтой болж байна. Ер нь бол манангийн бүтээсэн шудраг усын хонгол нь 40 шүүгчийн бүрэлдэхүүнтэй юм гэлсэн. Тэд ажиллаа хийсээр гэмтэргүүдийг эзнийхээ даалгавраар гацаасаар байгаа бол та. Том гэмтэргүүдийг шийдэх явц удаашрч хойшлогцоор байгаа. Түүний гарцаагүй нотлох нь зүгч зочид буудлын зүүн хажууд сүндэрлэн боссон өндөр цагаан барилга. Сайд болсон хүнд улсаас ийм шагнал өгдөггүй юм бол үүнийг шалах ёстой. Амгалан дахь дулааны цахилгаан станцын тендерээр цавчаа хийж ийм том объекттой болсон гэдгийг хэний ч нүдэнд ил байгаа. Хэний тухай яриад байгааг ойлгосон биз. Шүүх хурланд хойшлогдож сунжсаар байгаа эрчим хүчний сайд асан мишгийн сонон бэлгийн өмч юм шүү дээ энэ барилга бол. Сайдын цалингаар ийм том барилга сүндэрлүүлэх боломжтой юу? Нүдэн дээр нийл дотор шовоож байгаа ийм улаан цагаандаа гарсан лойрыг шийдэж чадахгүй байгаа нь гарцаа байхгүй Хонголын шүүгч нарт нөлөөлж чадж байна гэхээс өөр тайлбар орж ирэхгүй байна. Түүгээр өнгөрөх хүртээ Амгалангийн дулааны цахилгаан станцаас туусан мөнгөөрөө босгосон гэж ямар ч эргэлзээгүй боддог юм. Шүүгдэгч сонон пил та энэ барилгаа тайлбарлана уу? Шүүх хурланд яагаад гацаад байгаагаа нэг тайлбарлахгүй юм уу? Энэ барилга чинь нүдэн дээр шовоосоор байгаа цагт үүний чи араас мөрдөж мөшгөжл таарна. Хэргийг чинь шүүхөр үнэн зөв дасалж гарал үүслийг нь тодорхойлсон цагт л санаа минь амарна. Энэ барилгынхаа санхүүжилтийн их үүсвэрийг нэг тайлбарлаарай. Манай хөтөлбөр 2009 оноос хойш нийслэл шинээр баригдсан байгууламж бүрийн араас санаа тавих болно. Учир нь хөгжил гэдэг хулгайг хэлдэггүй юм. Элбэгдэрч төрийн толгой заларснаас хойш та нар их од орсон. Одоо цаг чинь нэрлээ. Луур хулгай бүрийг чинь илчлэхээр Монголын сэтгүүлчид ажилдаа орсон байгаа шүү.